Өнөөдрийн хичээлээр бид IELTS speaking, болон writing, хэсэгт хүний зан чанар, хувь хүнийг хэрхэн илүү нарийн гүн утгатай үгсээр тодорхойлохыг сурах болно. Бид nice, эсвэл kind, гэх мэт энгийн үгсийг ашиглахаас зайлсхийж, сэр төвшний үгс болон өгүүлбэрийн нарийн бүтцийг хэрхэн ашиглах талаар ярилцсан. Энэ нь таны lexical resource, болон grammatical range and accuracy, шалгууруудыг дэвшлүүлж өндөр оноо авахд чухал үүрэг гүйцэтгэнэ. Ингээд эхлэе. Эерэг зан чанарыг тодорхойлохдоо бид зүгээр л nice, эсвэл good, гэхээс илүү гүн утгатай үгсийг ашиглаж болно. Жишээ нь amiable, гэдэг нь найрсаг, ээлдэг гэсэн утгатай. benevolent, Бол өгөөмөр, инэрэнгүй сэтгэлийг илэрхийлнэ. diligent, Хичээнгүй шаргуу байдлыг, resilient, уян хатан, бэрхшээлийг даван туулах чадварыг харин charismatic, бусдыг өөртөө татаж урамшуулдаг зан чанарыг тодорхойлдог. Эдгээр үгсийг ашигласнаар таны lexical resource, шалгуур дэвшилж илүү өндөр оноо авахд туслана. Хүний сөрөг эсвэл хүндрэлтэй зан чанарыг тодорхойлохдоо ч бид илүү нарийн үгсийг ашиглаж болно. Энэ нь таны үгийн баялагийг харуулах чухал хэсэг юм. Жишээ нь garrulous, гэдэн хэтэрхий их ярьдаг, чалчаа хүнийг хэлнэ. irascible, Бол амархан уралдаг, бухимддаг хүний зан. fastidious, Нягт нямбай хэрнээ хэтэрхий шаардлага өндөр байдлыг, pompous, ихэмсэг, бие тоосон байдлыг харин capricious, хувирамтгай тогтворгүй зан чанарыг тодорхойлно. Эдгээр үгсийг зохистой ашигласнаар таны lexical resource in, оноог өндөрсгөнө. Хүнийг тодорхойлохдоо зүгээр л ганц тэмдэгнэр ашиглах нь хангалтгүй байх тохиолдол бий. Бид илүү гүн утгатай баялаг илэрхийллийг хэрэглэж болно. Жишээлбэл a person of integrity, гэдэг нь шударга нэгэн гэсэн утгыг илүү нарийн илэрхийлдэг. possesses remarkable fortitude, Гэж хэлснээр гайхалтай төвчээр хатуужилтай гэсэн утгыг дамжуулна. exudes confidence, Гэдэг нь итгэл дүүрэн харагддаг гэсэн утгатай бөгөөд илүү динамик хэрэглээ юм. Ингэснээр таны grammatical range and accuracy, шалгуур дээшлэнэ. IELTS speaking, Шалгалтад хэрхэн илүү өндөр оноо авах вэ? Энгийн хариулт нь таныг дундаж түвшинд барина. Жишээ нь my friend is very kind and nice. She always helps me and listens to my problems. гэдэг нь Band, 6.1 түвшний хариулт юм. Энд энгийн үгс, энгийн өгүүлбэрийн бүтц ашиглагдсан байна. Харин band, 8 оноо авахын тулд та илүү нарийн үгс, баялаг бүтцийг ашиглах хэрэгтэй. she's an incredibly empathetic individual, always willing to lend a sympathetic ear and offer solace to those in need. Her unwavering support has been a profound influence in my life. Гэдэг хариултад Empathetic, solace, unwavering support, profound influence, зэрэг сирийн түвшний үгс, мөн илүү нарийн өгүүлбэрийн бүтц ашиглагдсан байна. Энэ нь таны lexical resource, болон grammatical range and accuracy IG, дээшлүүлнэ. Хамаатуулах гишүүн өгүүлбэр буюу relative clauses, таны тодорхойлолтод гүнзгий мэдээлэл нэмж илүү баялаг болгодог. Жишээ нь she's a mentor who has profoundly influenced my career trajectory. гэсэн өгүүлбэрт Who has profoundly influenced my career trajectory, гэдэг нь хамаатуулах гишүүн өгүүлбэр бөгөөд mentor. буюу зөвлөгчийг илүү тодорхойл байна. Мөн He's an innovator whose ideas often challenge conventional thinking. гэхэд Whose ideas often challenge conventional thinking. гэдэг нь Innovator, буюу шинийг санаачлагчийг дэлгэрүүлж байна. Энэ бүтцийг ашигласнаар таны ярил академик зэгцтэй бол. Одоо бидний сурсан зүйлсийг дасгал хийж баттгая. Таны хүндэлж биширдэг нэгэн алдартай хүнийг тэдний зан чанар, нийгэмд үзүүлсэн нөлөөллөөр төвлөрч, дор хаяж 3 син түвшний тэмдэгнэр нэг хамаатуулах гишүүн өгүүлбэр ашиглан тодорхойлно уу? Өөрийн хариултаа бичиж дараа нь хичээлд
Үдсэн жишээнүүдтэйгээ харьцуулан хэрхэн сайжруулж болохыг бодоорой. Дасгал хийх нь таны ярих, бичих чадварыг сайжруулах хамгийн сайн арга юм. Хүнийг тодорхойлоход бидний сурсан үгс болон бүтцүүдийг хэрхэн харилцсан ярианд ашиглахыг үзье. Энэ ярианд Жоныг energetic, гэхийн оронд incredibly proactive, гэж илүү нарийн тодорхойлсон байна. Түүнчлэн calm demeanor, listens attentively, зэрэг илэрхийллүүд болон possesses remarkable emotional intelligence, handle complex situations with grace, quite charismatic. гэх мэт хэлц үгс болон сидийн төвшний үгсийг ашигласан байна. Ийм байдлаар таны яриа илүү байгалийн бөгөөд баялаг сонсогдож, IELTS sign fluency and coherence, lexical resource iron, оноог дээшлүүлнэ. Өнөөдрийн хичээлээр бид хүний зан чанар, хувь хүнийг тодорхойлохдоо nice, болон kind, гих мэт энгийн үгсээс давж, сеспийн төвшний үгс болон өгүүлбэрийн нарийн бүтцийг хэрхэн ашиглахыг сурлаа. Эдгээр үгс болон бүтцийг тасралтгүй дасгал хийж, өөрийн яриа болон бичгийн хэлэндээ тогтмол хэрэглэснээр IELTS sign lexical resource, grammatical range and accuracy, шалгууруудад өндөр оноо авч чадна. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баяртай.